За үзэгчдэд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Студид дараагийн зочин бас сонирхолтой сэдвээр ярилцсанаа. Бид энэ удаад студидтэй улс төр судлаач Гав Игийг урьж оролцуулж байгаа. Танд орой мэндийг хүргэе. Сайхан зүсэж байна уу та? Орой мэнд сайхан зүсэж. Таха. Улсын үндэсний аюулгүй байдал гэж үндсэндээ тусгаар улсын нэг юм амин сүнс байна да тий. За үүнд халтсан байж болох, ноцтой үр дагавар гаргасан байж болох нэг юм үйл явдлыг онцгийн тодорхой хэлхээсэн дээр баримт нотлохоон дээр түшгэлж ярих гэсэн ийм бодолтой байна. За би оршилт танаас нэг 2-3 зүйл асуугаад та хизэнээс эхлээд энэ улс төр судалгааны чиглэлийн одоо энэ ажил мэргэжил рүү орвоо. Яагаад оров? Анхнаасаа Монгол Улсын парламентд иргэдээ хэдэн судалгааны төвтөө болж байсан юм бэ? Тэнд ямар хүмүүс байсан юм? Миний хувьд бол ерөөсөө гоёдны ширээ нэс гараад шууд нийгмийн ухааны институт гэдэг байгууллагад ингээл судалгааны ажил хийсэн. Дараа нь бол 90 он гарангууд одоо улсын их хурлын дэргэдэх судалгааны төв гэж байгуулагдаад тэрний захирлаар намайг тавьсан байна. Зөв. Тэгэхэд Монголын хамгийн шилдэг эрдэмтдийг суглуулсан л та. Одоо жишээлбэл доктор Гүнц Самбуун талгааж болсон. Одоо академик Чулуунбаатар бас талгааж болсон. Одоо энэ зэдэн намгал ер нь Монголын сор улсын эрдэмтдийг чадлаараа цуглуулгаа. Тэр 1993 оны Монголын улс төрийн нөхцөл байдал ер нь өөрөө ямар байсан бэ? Их муухай хэлэхэд нэг тийм хүл толгойгүй үе юм шиг л ингэж харагдаад байдаг шүү дээ. Одоо энэ хин улс төрчийн, хин хулгайчийн, хин бизнесийн гэдэг ийм зааг ялгаанууд энэ одоо яг та тэнд ажиллаж байсан хүний хувьд тэр 1993 оны улс төрийн нөхцөл байдлыг нэг дүгнээч. Тэр чинь онлын хэллэгт бол одоо шилжилтийн үе гэдэг шүү дээ. Тийм шилжилтийн үе. Тий. Хятад нэг зүүр үг гэдэг хэвгүй хятадх шүү дээ. Хүнийг харуулдаг гэнэ хятад. Гэхдээ төр солигдох үед амьдэр гэж харуулдаг. Эхлээд би ойлгохгүй байхгүй. Тэгээ бодод гэсэн чи тэр шиг зөв юм ухаантай үг байхгүй. Хамгийн хэцүү гэсэн үг юу шүү дээ. Хамгийн хэцүү үе чи тэр байхгүй. Тэгээд чи хууч бүгд найрамд хус бүрэн дураагүй. Шинэ Монгол улс тогтоогүй. 92-оос 96 оны үе бол бүгд найрамд Монгол улс биш. Монгол улс биш. Завсар үе. Одоо Монгол улсаа байгуулж штэ. Хууч улсын хууль байдаг, шинэ хуулиуд гаргадаг ингээл тэгээ нийгэмч замбараагаалда хөл толгой болох байсан дөө. Үүнийхүү хэцүү үеэс. Тэр үнэнхүү хэцүү үед дээр чинь үндсэндээ залгаад бид нар чинь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталж байгаа шүү дээ 1994 онд анх удаага. Тэнд ер нь одоо жишээ нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гол одоо амин зүйл нь байхгүй болгоцсон гэдэг нэг та яриад идэг шүү дээ. Юу гэж байсан тэр 94 оныхт? Тэр үед штайч нийгэм хэцүү болоо, шилжлээ, одоо өөрчлөө, цаглаа, замбраагаалаа, хөл толгой байхгүй боллоо. За тийм. Тэр үеийн шихэднүүд бол одоо нэг шиг бас арай шинэ мөнгөрнүүдэд тагилцуулсан байхыг байхгүй. Тэгээд хамгийн түрүүнд юу хийсэн гэхлээр үндэсний хөгжлийн үзэл баримтлал. Одоо яаж хөгжүүлэх гэдгээ хийж байна. Дараа нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. За аюулгүй байдлаа. За тэгээд гадаад бодлогын үзэл баримтлал. За гадаад улс орнуудтай яаж харьцах вэ гэж. Тий, цэргийн бол. Одоо оюун ухааны хувьд ч практикийн хувьд ч одоо хийвэлж хамгийн чухал зүйл энэ байна. Тийм. Одоо улсаар хасч авах гэдэг чинь замбараа алдчихсан гэж. Гол зангидсан хүн одоо болд Америкт илчин байсан тагнуулын газрын дарга байсан. Тийм тухайн үед үзсэн аюулгүй байдлын зүйлийг нарийн бичин даргасан. Болд. Их хондог шүү дээ. Дараа нь хуулийн талаас нь лөндөө жанцсан. Тэгээд том эрдэмтэн баг ажиллаж байгаа байхгүй. Та нэг ийм юм хэлээд байдаг шүү дээ одоо шуудхан. Ерөөс одоо Элбэг Дорж гэдэг хүн Монгол Улсын ерөнхийлөгч асан Захиргааны Элбэг Дорж гэдэг хүн Монголын улс төрд нөлөө бүхий өндөр дэд албан тушаалтнууд бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд хулгай хийх одоо хуурч мэхлэх хууль бус зүйл хийх энэ эрхийг нь хуульчлан нэгэд өгсөн хүн гэж яриад байдаг. Би энэ ерөөсөө ойлгодог юм л та. Яагаад хизэнээс эхлэлтэй юун дээр үндэслэж ингэж хэлдэг юм? Би ч одоо нэгмээ онлын хүн болохоор ингэж ойлгодог. Энэ үзэл баримтлал Монгол хүн дээрээс доороос тоодгүй байхгүй.
Тэгвэл яах гэж энэ үзэл баримтлал гаргад ингэхлээр энэ чинь баг үндсэн хуультай чадсуу шахуу үзэл санаа, чиг хандлага, баримжааг заасан бүх зарчмыг заасан, хандлагыг заасан тийм баримтч байхгүй. Онц барагдтыг биднээс ер нь ийшээл явна. Ийм гаргаж болохгүй гэсэн. Бидний нийгмийн луужин байна шүү Тийм лууж байхгүй. За 2010 оны тэр үзэл баримтлалыг дарж байгаа танилцуулсан гэдэг. Тэнд юу нь буруу болчиход тааш хүмжлээд идэв. За ингээ би жоохон адал явж яриад. За 94 онд ингээ баталчлаа. Тэгэл явж идэл чинь 2009 онд элементарч ерөнхийлөгч болохгүй. за тэгсэн. Би 10 он болов наадам болоо. Наадам үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинжилгээ баталж байна. Тэгэхэд та ямар ажил хийж ирсэн? Би хөөгдөж байгаа гудамжинд л байхгүй. За. Наадмаар баталсан нэг би хожим мэдж байгаа. Хизээ мэдсэн гэж 10 сар мэдсэн. 10 сар танилцуулсан юм угаасаа. Тий. Одоо хэлэлтээр интернетээр тавигдчих эхэлж байгаа байхгүй. 4 сар дарж байгаа байхгүй. Та одоо судлаач хүний хувьд тэгж дарах үндэслэл байдаг юм уу юм? Байлгүй хаа. Тэгэд би чи сэргээж явчихгүй. Одоо 7 сард баталсан юм. Би 10 сард мэдчихэж шít. За тэглээ. Тэгээд нөгөө хоёр бичиг баримт чинь харьцуулж үздэг нь байгаа ч чинь онлын үуч. Эхний баримт 180 зүйл ангитай байсан надад хүн таних аргагүй болоход за 94 оны үзэл баримталд ийм өгүүлбэр байж байгаа хгүй. Төрийн дээд удирдлагыг одоо доошгийг дунд гэхэд дээд удирдлагыг гэж хэлж штэ. Үндэсний ашиг сонирхолд харж аливаа нөлөөнд автагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлж сэргийлэн хамгаална. Одоо хянана гэж байна шүү дээ. Төрийн танаас ямар ч албан тушаалтай байсан хамаагүй энэ үзэл баримтлалын дагуу хянана. Тэгсэн чинь Тэгсэн одоо илүү дөрвийн одоо уулзсан юм байгаа. Үзэл баримтлалт. Их орноос орон төлсөлсөн үндэсний ашиг сонирхлыг хохироосыг албан тушаалтанд саах эхэлж байгаа. Хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно. Шол гэж ярьсан. Тийм байх үстэй. одоо улсаас урвчихвал Тэ их орноос орон дэрвэлсэн үндэсний ашиг сонирхлыг хохироосон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэн гээгүү хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно. тийм. Нөгөө төрийн дээд мэдж байхгүй болсон байсан. Төрийн дээд нь байхгүй одоо үндэсний ашиг сонирхолд харж үйлдэл хийж болохгүй гэдэг нь байхгүй. Одоо бүх юм чөлөөтэй. Үндэсний ашиг сонирхлыг зөрчиж болно. Тэгтээ урваагүй л байх хэрэгтэй биз дээ. Альва нөлөөлөд автагдахгүй байх гэдэг чинь гадны нөлөөлөл хэл. Автагдуулахгүй байна. Тэгээ энэ чи хянаа шүү гэсэн нэг аваа хийж байгаа. Тэгээд дараа нь энэ эрх зүй олчныг нь тодорхой болгоно. Энэ эдгээс зайлшгүй байдаг байхгүй. Шийдэж чадахгүй юм а. Эрх зүй олчин дутуу энийг төгөлдөр зөвлөн эрх зүй олчныг нь боловсронгуй болгоно гэж залждаг. Ардгүй энэ чи ойлгодгүй. Сэтгүүл чиглэл мэдээллийн байгууллагын ажилтан гэхэд ангуудаа наадах гэж мэдэж байна л да. Ер нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг чинь тийм ил тод шилэн байж болдгоо зүйл юм уу? Ямар учиртай. Хоёрдугаарт нь одоо ингээд аваа хийчлаа. Нөгөө нэг том одоо үндсэндээ тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг чинь амин сүнсийн судалтай ажилласан. 10 оноос хойш явахт нь засах боломж байгаагүй. Буцаад оруулах тэр үндсэн агуулгыг буцааж хийх ч юм уу. Тим алхмыг хийсэн төрийн тэр хүмтэйг тэрнээс нь хойш байхгүй. Та Монгол Улсын үеийн ерөнхийлөгч нарт тэрнээс хойш хандаж үзчихсэн. За 10 сар би мэдлээ. За 10 оны 10 сар мэдлээ шүү дээ. Тий 2% Монгол 2% мэдсэн байхгүй. Нэг нь талигч нөгөө сэтгүүлч ганга. За гангаахан. Тэр чи их шударга шүү дээ. Тэгээд ганга хоёр ч өгүүлэгдсэн. Дараачих нь би бичиж байгаа байхгүй. Ямар өгүүлэгч юм гэхэд та нар өөрсдөө аюул гэж өгүүл. Би чи тэрийг биднес одоо ингээл илүү тölжмарч хараад. Тэгэхээр зөвлөдөө. Гэтэ энэ ард түмний ч бас загнах хэрэгтэй шүү дээ. Аль 10 онд энэ аюулгүй байдал чингчлээгээд одоо би он судалгааны энийг бичгээс өөр яах вэ? Тэг мэдээгүй шүү дээ. Наа чинь тэгээд олон нийтэд тэгж хүрээгүй л байна л да. Олон нийтэд тоохчгүй байхгүй.
Үр дагавар нь ноцтой байх юм шүү. Та үр дагаврыг юу гэж харж байна? Хулгай хайж болж байна. Их орноос ховоргож болж байна. Одоо гадаадд оргон зогтож байна. Одоо нэр сайхан байлаа гэлүүд болж зүгээр бүгдээр гадаад оргон зогт. Дороо шүү дээ. Монголын элс баялагийг одоо бүр улаан цай цөлөн дээрэнд ч шүү дээ. Та 1993 онд тэр төлөвшөж тогтоогүй байж хагаад их хурлд иргэдээ судалгааны төв байгуулж ажиллаж байсан биз дээ. Өөрөөр хэлэх юм бол мэрэгжлийн экспертүүд эрдэмтэн судлаачдыг ийм ороо босгоо эмх цэгцэх үед бас чиг шугамаа болгож явъя гэж. Тэгээд тэр нь бас тодорхой хэмжээнд онсон үр дүнгээ өгсөн. Ингэж байж 94 онд бид нар анхныхаа үзэл баримтлалыг батлаад явлаа гэж юм л да. Өнөөдөр ч юм бол тийм зүйл бас төдийл алга байна шүү дээ. Өнөөдөр хитрхи хайрцагт орлоо. Та өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь судлаачдын үг нийгмийн луужин болдог зүг чигийг тодорхойлж өгдөг энэ үндсэн агуулгуудыг чинь бичдэг хүмүүсийнхаа үгийг сонсгоо боллоо шүү дээ. Энэ хүмүүсийн үйлдэлийг төр босго давуулж оруулахгүй болчихлоо шүү дээ. Тэр хин хизээ наадах чинь зассан гэж хүлээх юм бэ? Ингээд явбал бид нар хаана очих юм бэ? Одоо энэ чигээр явах юм бол тэгэл толгойг явна гэсэн үг шүү дээ. Оюун санаагүй явна гэсэн үг шүү дээ. Одоо энийг зогсоох цаг болсон л доо. Хин зогсоох гээд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх үү? Эсвэл тийм байж болно. Гүйр нь хинч хийж болно. Тагдуулын газраас ирдэг байхгүй авилгалтай тэмцэх газар болно. Уулзсан шүү дээ. Тэгээ тантай хамтарч ажилламаар байна гэдэг байхгүй. Тэгэхээр би юу гэж хариулдаг вэ гэж? Тэгээд. Тэгтээ ганцхан болцтой би. Хэрвээ хамтран ажиллах бол би танаас нэг ноцтой гэмтэргийн материал өгнө. За энийг л танаас шалгаад мөрдөөд учир нь олгоно. Цогтойгоо даалгалчдаг. Ойлгож юм чи. Ямар хүн арчаагүй байдалд орсноо ойлгох хэрэгтэй шүү дээ. Одоо шууд хамааралтай байна гэсэн үг л дээ. Харин тийм шүү дээ. Тийм байна. Шууд хамаарал байна л гэсэн. Энэ үйлчлэлтэй та нар хулгай хийж болно, үндснээр хашиж үлчиж болно гэсэн. Ингүүт хүчний байгууллагууд чинь дээдс гэдэг нь аваа хайцсан. Одоо хүчний байгууллагууд доошоо барилжлаа шүү дээ. Хуулан яруу найр санжтол нам ахаад 2-3 төрийн эргэлт хийх гэсэн нэг жагсан улсад улсуудаар жүжиг тавиал байгаа. Моц шиг үзэлтэй ч нэг хамт хүний цоглоосоо хараадуулж байхгүй юм бэ. Тэгчээ эднүс чи шалгасан гэж бодсон. Үгүй л. Угаасаа наач шалах боломжийг аваа ийц. Өөрөөр хэлбэл Монголын хүчний боломжийг аваа ийцэн. Тэгээ одоо хүчний байгууллагууд нь энэ баялаг концепцийн дагуу дээдсүүдийг хамгаалдаг болчиход байгаа. Өнгөрсөн 30 жилийн бүх хог ноос угаацыг ганцхан оюун үлдэнд доохно гэвэл хитрхи шодрох бос явдал байна. Нэгдэх асуудал нь энэ. Тийм биз дээ. Хоёр дахь асуудал нь юу юм гэхэл авилгалын системд нуруу унж байгаа. Эхлээд авилгал системийн хямрал болдог. Дараа нь нуралт болдог. Яг энэ үед нь оюун эрдэнэ засаглал таарж байгаа байхгүй. Тэгэхээр оюун эрдэнэ өөрөө санаачсан юм уу? Одоо хүн чи мэдэн шүү дээ. Тэгээ энийг нэг авилгыг тогтооё гэд ингэж яхаа хүслээр үйлчлэл болвол ард түмний тал гэсэн үг, хуучин системийн эсрэг байна гэсэн үг. Гам төмөр биш та ингээд одоо бүлэглүүдийн өрсөлдөөний донд гарч ирсэн тохиолдол нэг өдөрдөгч байхгүй. Муу юм гэвэл шүү дээ. Энэ нэг мууны шашил гэдэг шүү дээ. Саянтлог гэдэг хамгийн ёрын шашин дэлгэрүүлэх үйлстэй гарамга хооноор оруулсан. Өөр бас нэг шинж үүдэг. Нам дарагч биш та харизм гэдэг бусдыг олон нийтийг араасаа дагуулах чадварыг харизм гэдэг байна. Ямар ч харизм байхгүй байхгүй. Харизм байхгүй хүн чинь шүү дээ. Ад нэг бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Тэр нь элемент болж байгаа. Өөрөөр хэлбэл олон хүн бодоод байдаг байхгүй. Элемент орчлоо байл тэгэл элемент орж байх болчихвол одоо тэр чинь дугаар хорон ирдэ шүү дээ. Тэгэл одоо элемент орж бүлгээ ялчихна гэж ивэл тэр шиг эндүүл байхгүй. Одоо сая нэр дэвшүүлэхийг харалт. Тэр чигээр одоо элемент орж хүмүүс ороод ирж байгаа шүү дээ. Арчилсан намд одоо их оронч гэдэг юм уу, шудрагч гэдэг юм уу, ийм болсод олон шүү дээ. Заавал миний мэдж байгаа
тэднийг их нь айчлаа шүү дээ. Харин манай хувьд бол өөрөө тойруулаа явлаа. Загсаалтад шинэ хүмүүс орууллаа. Энэ чинь бол буруу гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Харин ч жиг нухалаг шийдэл байхгүй. Боснд яасан мэдгүй. Онно гэж айсан уу яасан би хэлж мэдэхгүй л да. За баярлалаа. Бид бас нөгөө анхаарах ёстой, ач холбогдол өгөх ёстой сэдвийнхээ арай асуурхан тойроод идэх юм биш үстэй. Ингээд нөгөө нэг сэдвийн гүндээ орж чадахгүй яваад байгаа нөхцөл байдал ирээдүйд бас энэ улс их орны чинь бас нэг юм эзэн бийгүү толгой тархихгүй уурах сэтгэлгээгүй болгочих ийм хямрал руу хөдөлж байна шүү гэдгийг боломжтой шийдвэр гаргах төвчний улсууд үзэж байвал энэ агуулгыг үнэхээр судалж нэгтлээд алхам хийгээсэ гэдэг ийм бодлоор яриаг өндөрлөе гэж бодож чинь. Тэгээ урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа.